Төлбөр тооцоо бүртгэлийн газрын үндэсний цахим гүйлгээний төвийн захирал Банзараг нийслэлээс үзүүлж байгаа үйлчлэгүүдээс иргэдэд хамгийн их хүндрэл чиглэл учруулж бухимдал үүсгэж байгаа үйлчлэгээ болон иргэдэд хэрэгцээтэй мэдээллийг ил тод болгох, мөн хотын засаглалын үйл ажиллагааг үр дүнтэй хурдан шуурхай түгээх, хүртээмжийг сайжруулахын тулд орчин үеийн мэдээллийн технологийн шийдлийг ашиглан шат дараатай ажлуудыг хэрэгжүүлэн ажиллаж байгааг та бүхэн мэдж байгаа. Нийслэл хотын хувьд энэ онд мэдээллийн технологиг түлхүү ашиглан нийслэл тулгуурч буй асуудлуудыг шийдвэрлсэн, иргэдэд үзүүлэх үйлчлэгийг илүү ойртуулсан томоохон ажлуудыг хийж хэрэгжүүлсэн жил боллоо гэж бид бүхэнд өгнж байна. Үүнээс товчлуулах юм бол бид төрийн мэдээлэл солилцооны системийг нийслэлийн үйлчлэгээр нэвтрүүлснээр төрийн үйлчлэгийг үзүүлэхэд иргэдээс төрийн байгууллагаас гардаг лавлгаа тодорхойлтыг нэхэх, баримт бичгийн их хувийг заавал нотариатаар баталгаажуулахыг шаарддаг асуудлыг халж чадсан билээ. Мөн нийслэлийн хэмжээнд цэцэрлэгийн эсэлтийн бүртгэлийг захим хэлбэрээр зохион байгуулж, эцэг эхчүүд цэцэрлэгт хүүхдээ бүртгүүлэхийн тулд хонон өнжин дараалал үүсгэдэг байдлыг бид бүхэн хадлаа. Нийслэлийн харьяа байгууллагуудад төрөл бүрийн мэдээллүүд байдаг боловч энэ мэдээллүүдийг нэгтгэн харж дүн шинжилгээ хийх боломж хязгаарлагдмал байсан юм а. Энэ асуудлыг шийдвэрлэх зорилгоор орчин үеийн хотуудын ашиглаж байгаа газар зүйн мэдээллийн системийг суурилсан хот байгуулалтын орон зайн дундын мэдээллийн сан төслийг хэрэгжүүлж үйл ажиллагаанд нэвтрүүлэн ашиглаж эхлээд байна. Өөрөөр хэлбэл орон зайн буюу газар зүйн байршилтай холбоотой мэдээллийг бусад нийгмийн эдийн засгийн статистикийн тоо мэдээллүүдтэй хамтд нь харж дүн шинжилгээ судалгаанд суурилж шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх, иргэдийг нээлттэй мэдээлэлээр хангах олон давуу талуудыг энэхүү төсөл бий болгож байгаамаа. Мөн хотын хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа бүтээн байгуулалт, худалдан авах ажиллагаа, гүйцэтгэлийн ажлын явц, төсөв хөрөнгийн хэмжээ зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг харж олох, орон зай мэдээллийн систем суурилсан шилэн тендер системийг 2018 оны 1 сарын 1-ээс эхлэн нэвтрүүлж олон нийтэд танилцуулахад бэлэн болоод байна. За нийслэлийн хэмжээнд байгаа 450 мянган тээвэр хэрэгсэл болон хүнтэй холбоотой эзэмшигчдийн үйлчлэгээ авах нэгдсэн системнүүдээс ашиглан орж байна. За үүнийг бол онлайнаар төлөх, мөн түүц машинаар төлөх, Улаанбаатар хотод шууд олоод очиод төлөх зэрэг олон сувг нэгдэж байгаа. Энэхүү бол үйлчлэгээ нийслэлд нэлээдгүй хүндрэл чирэгдэл үүсгэдэг, иргэдэд маш их бас хүндрэл чирэгдэл үүсгэдэг үйлчлэгээ байсан. Үүнийг бол ямар ч хэлсэн цахим аргаар шийдэж байна. Онлайнаар, хооллогдсны аппликейшнаар, веб системээр төлөх бол. Өөрөө өгч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авцаа машигласны төлбөр гэдэг ийм 3 үндсэн хуулиар оногдуулсан албан татвар, төлбөр хураамжийг бол татварын ерөнхий газар авдаг байгаа. За эдгээр үйлчлэгээнүүдийг бол нэгтгэсэн байдлаар одоо бол Smart Cig.com, Smart Car Cig.MN гэсэн ийм цахим хуудасаар одоо төлөх боломжийг бол бид нэр амжилттай нэвтрүүлээд өнөөдөр та бүхэнд танилцуулж байна. Хөнгөвчлөгч чинь гэсэн үг. Өөрөөр хэлбэл иргэд аж ахуйн нэгжүүд ороод Smart Car Cig.MN гэрчилгээг хэвлэхэд нэг 7 орчим сая төгрөгийг зарцуулдаг. Хоош энэ үйл ажиллагаа байхгүй болно гэсэн үг. За мэдээж хөрдөө орныг хөнгөвчлөх зорилгоор үйл ажиллагааг ерөнхийдөө ийм цахим хэлбэрт шилжүүлэх зорилт тавьж байна. Одоогоор Smart Car-ын системээр тээврийн хэрэгслийн бүртгэлийн мэдээлэл харах нь бол нэлээд олон бас хэрэглэгчдийн одоо талархлыг зориулаад татаж аваад ашиглах боломжтой болно. За ингээд тээврийн хэрэгсэл эзэмшигч маань тээврийн хэрэгслийнхаа улсын дугаараар системд нэвтрэнэ.